Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өсөж байна. Тэгээс 5 настай хүүхдүүдийн дунд эрт илрүүлэлт үзлэг судалгаа явуулах шаардлага бий болж байна. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, эзэмшүүлэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт илрүүлснээр хөдөлмөрийн чадвараа алдалт 70% буурдаг гэх судалгаа байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өсөж байгаатай холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаа гаргах, арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, арга хэмжээг цаг алдалгүй авч сурах, мэдлэг чадвар эзэмшүүлэх, сургалт анхан шатны эмч нарт зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс өнөөдөр төвийн 6 дүүргийн 120 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хэсэгчилсэн байдлаар сургалтыг зохион байгууллаа. Одоо бидний сууж байгаа сургалтын дээр бол яригдж байна. Энэ маань болохоор 0-5 насны эрүүл хүүхдүүдээс хөгжлийн бэрхшээлтэй байна уу үгүй юу гэдгийг одоо эрт илрүүлээд тэр эрт илрүүлснийхаа хэрээр бол эмчилэн эрүүлжүүлэх эрт илрүүлснээр бол ер нь тэр аливаа согог хөгжлийн бэрхшээлэг бол засах бүрэн боломжтой учраас энэ бол нэлээд ач холбогдолтой. Тийм учраас манай анхан шатны тусламж ажиллагаа үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэдээллийн ажилтнуудыг чадварчуулах юм сургалт зохион байгуулж байгаа нь бол биднэрт бол үнэхээр бас талархалтай зүйл болж байна. Тухайн хүүхдэд эрт арга хэмжээ авч онцлож эмчилснээр насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байх. Эрүүл сарвал болоход нь туслах ач холбогдолтой юм а. Тиймээс хүүхдийг тэгээс 5 настай байхад нь илрүүлэх нь чухал юм. Сүүлийн үед тулгуур эрэхтний харааны бэрхшээлтэй болох нь нэмэгдэжээ. Эмнэлзүү болон лабораторийн шинжилгээний тусламжтайгаар бол бас хөгжлийн бэрхшээлийг бол илрүүлж байна. Тэгэхээр бол бас өснө нэмэгдэх хандлагатай гэж бол боддог. Одоо статистикч эмчийн хувьд. За манай дүүргийн хувьд бол яг бүтэн жилийн туршид бол бид нар нөгөө тайлбар мэдээгээ гаргахад бол бас тодорхой хэмжээгээр өссөн дүн бол харагдаж идэг. Манай дүүргийн хувьд байна штэ нөгөө эндэгдлийн нэгдүгээр шалтгаанд нь ахуйн осол байдаг. Хоёрдугаарт нөгөө энэ төрөлхийн гажууд яагаад байдаг. 0-5 насны хүүхдийн эндэгдлийн хувьд. Тэгэхээр энэ эндэгдлийг бууруулахад хамгийн анхны алхам хийгдэж байна гэж би ойлгож байна. Урд нь ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн югаар эрт илрүүлэх үзлэг хийгдэж байгаагүй. Тэг анх удаа нэгдэж байгаа болохоор энэ нь цаашдаа явандаа хүүхдийн 0-5 насны хүүхдийн эндэгдэл бууруулахад бас өндөр ач холбогдолтой болно гэж би бодож байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг сургалтанд хамруулснаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээ сайжрах юм а. Өөрөөр хэлбэл хүүхдийг насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байхад нь эмч нар анхаарлаа хандуулах юм а.